Зохиолч Алтан гэрлийн амар сайхан дархан цааз өгүүлэг. Ирвэс гэдэг амьтныг номноос л уншснаас улаан нүрээрээ тулна гэж би зүйлээчгүй явсан. Ангаахын оюутан баг тойргийн хүү хизээ хаанааж таарах үдэ. Гэхдээ араатны өмнөөс очих замаа өөрөө л зассан. Би гэж гинэн хөвгүн дэврэгэн мөрөөдөлд дэндүү автаад төгс мөцөө аавын нутаг Говьалтай аймгийн Дарив суманд их хэмжээр ажиллая гэж шийдлээ. Найз нарын гайхаж байгаа гэж хэлэлдэггүй. Сумынхан аймаг руу, аймгийнхан хот руу, хотынхан сөөвл рүү нүүж байхад хүчий гэж тэнэг урсгал сөрөөд гэдэл багын найз болд захинсныг яана. Сумын эмнэлгийн их эмч мэс засал дотор хүүхэдгээд бүх мэрэгжлэр зэрэг ажилдаг гэдэл өвгөн багш маань яриагаа эхлээд адал явдал зохиол шиг зүйл ярьдаг нь миний зүрхэнд галасаачихсан хэргэлдээ. Багшийн яриа бодтой гэдгийг эхний сардаа л амтлав. Дарвийн нурууны хярд айлын герт хүүхэд их барьж авч ихэс нуураас урагш отрын майханд шүд авч үзлээ. Энэ бүхэн үнэн хүү сонихон. Залуу хүүхэд болохоор яачих вэ гэж айхгүй нь сайхан. Хярын зоо өвд мадсан замтай битүү салаа хэмээх нэрэл битүү хавцал дундуур сартай саруулхан шөнө эмнэлгийн жолооч Батаахтайгаа 69 тэргээ ондолцтол донслуулан дуудлагаас буцаж явлаа. Би хүүхдэрээ болохоор нойрондоо дийлдээд толгоогоо хонх дамар шиг савчхигч үл тоон унтаж явтал яхаргагүй эмэгтэй хүн орилох дуулдаж сочиж сэрлээ. Шар догоогийнх хадан хошууны шил дээр би нэг юм болж дээ гэд Батаах жолоо эргүүллээ. Долгор гих малчин бүсгүй баг хүүтэйгээ 3 том ирвсэнд яг л тасар татуулдгийн даваан дээр бид хоёр очсон нь азтай. Үрээ гисэн их хүн эцсийн хүчээ шавхан айхтар том ирвстэй ноцолдож том жижиг 2 ирвсэнд дарвалчихсан хүрүүгээ үхэн хатан зүтгэж байсан нь хожим миний нүдэнд кино шиг л хөврөөд байдаг болж билээ. Цээжээрээ буудуулсан 4 дахь баг шиг ирвс үхлүүд унчихсан ам тавьж тийчхэнж байсан юм. Жолооч ах 69 тэргээрээ том жижиг 2 ирвсэнд тулж очиод дохиогоо чарлуулж хаазаа орилуулад байхад л хүүг тавихгүй байсан нь үнэн хүү давлуун бас зэвүүн. Том шүдээ ярзаалхан айхтар чанга архирахад миний сүнс зайлчглаа. Гэсэн чи эр хүн шүү юм болохоор ирвстэй ач тач ноцолдож буй догоогийн наан карбин хэвдэж байгааг хараад хар зөнгөөрөө үсэрч буугаад бууг авчихсан зогсов. Гэтэл гол төмөрт нь хонгоо гацчихж арын суудал доогуур багж байдгийг санаад гүйж ирээд хайчны үзүүрээр хөшиж хонгоог мулталж замаг татан цэнэглээд хүүг дарчихсан 2 ирвсний том руу нь хараалаад буудтал давуулж сум уяад л явчихлаа. Би уулна болд найзтайгаа хээр гарч аавынх нь калибраар тоглодог 20 алхмаас ундааны бөглөөгч алддаггүй болчихсон хүүхчүүд. Байгалийн амтан атлаа том бууны дууг бас л тоогоогүй. Бидэн рүү сум чиглүүлж чадахгүйг чинь мэдж байна гэж тавлах мэт. Дахин сумлах гээд замгаа таттал ахаад л хонгоогоо хайсангүй хяслантай. Энэ удаа хонгоо нам гацсан тул яаж хөшөөдч сугалж чадсангүй дэмийл хугархаа унь харагдсныг авч үзүүрээр нь том ирвс рүү хатгамшаа болж ямар тач өчүүхэн сатаар болов. Миний ар нурууд зарсхийн ухаангүй айгаад байх нь ирвстэй нүцгэн гараараа үзэлцчихвэ эмэгтэй хүний дэргэд ичгүүртэй. Харин Батаах ухаан сийлж хөвмтэй хүрм тасчиж бензин шингэн
хурдсан дээр тавьж гал дүрлзүүлээд хоёр ирвс рүү очиход яалтчгүй үргэж догоогоос салахгүй зууралдж байсан хамгийн томч дуртай дургүй холдсон нь өгшөө хүрмээр. Би ирвсэнд бариулсан жаахан хүүд яаралтай тусламж үзүүлэхээ ор тас мартчихсан ихэмсэг алхан цаашлж буй 3 ирвсний араас буудчихъя гэх хор шар буцлаад ахиад өнөөх гайтай хонгойг төмхөн уйлжих шахан бухимдж байлаа. Эмчээ бушуулаарай гэж Бата хашгирахтал сэхээ орж эм хэрэгслийн хайрцгаа хам хум шүүрэн хөвгүүн рүү очмогцоол хүний ам гэдэг яасан ч бүх юм гэдэг үгийн утгыг мэдэрсэн. Чулуу барьсан торхон гараараа багал зурлуун дайрсан ирвсийн хоншоорлуу цохиж нүд рүү нь хурууга хийгээд байсан тулдаа л хүү амьд үлдсэн байж билээ. Малчин Монгол хөвгүүний сэтгэлийн хатад би залбирсан. Сумын сургуулийн 7 дугаар ангийн сурагч Баяраа бүтэн 2 сар үхэлдээ нүүр тулан тэмцлээ. Анхны мэс заслыг сумын их эмч гэхэд их сайн хийжээ гэж хотын гэмтлийн хашир овгорууд магтсныг сонссон ч юун үүнээс урамшиж хөөрөх мантай хүүг тэсэхгүй би гэхээс өр өмөрсөөр л суулаа. Баяраад тэр шөнө 2 мэс засал хийж 43 оёо тавьж аймгийн дуудлагын их эмч нарт хүлээлгэж өгөх хүртлээр эмчилж асарсан тул хүүгийн дүлгөөхөн харцтай ухаалаг борнууд нь сэтгэлд тодорсоор л байсан хэрэг. Сумын эмнэлэгт мэдээгүйжүүлэгч их эмч гэж байх биш. Хөрх юм өвдсөндөө нулимсан туслаад угаач болох бааргахан мэс заслын үеэр минь шүд зун тэссээр байсанд нь би тэгтлээ их татагдж биширсэн юм болов уу да. Харин 4 сарын дараа аймагт болсон шүүх хуралд гэрчээр дуудагдан мэдүүлэг өгөхдөө би ухаангүй болтлоо ууралсан. Дарив сумын жавхлант багийн малчин долгорт дархан цаазтай амтэн алсан гэх эли дали хэрэг тулгаад хэдхэн малаа бүгдийг өгөөд ч төлж дийлэхгүй өндөр мөнгө төлүүлэхээр зүтгсэн нь арай л муухар. Бачимдаад бараг л багтрах төгсөн би Монгол улсын нутагт амьдарч буй ирвэс дархан цаазтай юм байж харин Монгол улсын иргэнд нь яахаараа дархан цааз байдгүй юм. 4 аратанг харж зогсож угаад хүүгээ идүүлчих байсан хэрэг үү гэж асуусан. Эви балчир хүүн хоолойдоо хиймэл мөгөөрстэй. Зүүн хөл татанг доглон нүд хамраа дамнсан хэрт хийм эвгүй сорвтой болсноор барахгүй өөрөө 29 оёдол тавиулж зүдэрч идгсэн хөөрхий малчин бүсгүйг шахалзуулж чичрүүлж байгаад 60-70 сая төгрөгийн нөхөн төлбөр оноочсон нь эрүүл ухаанд буушгүй. Ирвэс их өшөрхөг амтэн үр төлийг алчглаа гэдэл 7 дугаар ангийн жаахан хүүг дарчхаад салахгүй байсан нь тэр гэж Бата ах надад сүулт тайлбарлсан. Харин би тахир дутуу болсон хөөрхий хүү хотоо харлуулан байж төлбөр барагдуулсан эви малчин эзэгтэйг бодхоос ирвэс гэгч араатанд өшрөгдөг болчихсон. Хярын айлуудаар явж ухад халдаж чадахгүй юм чинь гэж даапалах шиг улаан зам дээр ирвэс тааралдаад айсан шинжгүй алхахад нь цэвүүн амтныг буудчих юмсан хэмээн хагарчих төхөн бухимддаг болсон. Тэгж ялд унаад юу вэ хөөмн гэж дэрэгдээс жолооч ах маань хэлдэг. Гинэн хөвөн байснаа өдөр сараар хэрсүүжиж буй залуухан их эмч бий. Араатанд хүнээс илүү эрх дарах өгөөд буй хуулийг ямар ухаантан нь санаачлаа болоо гэж их гайхдаг болсон. Тэр хуулийг эргцүүлэх тусам хүмүүсийг эмчилж эдгэх гэж нойр хоолгүй зүтгэж яваа минь утгагүй юм шиг бодогддог. Нэг л өдөр дархан цаазтай араатан нь эрх дураараа зэрэмдэг болгочих хүнийг би эрүүл явуулна гэд говь гаталж, элсэнд сууж, хаданд мацаж, хахирт хайруулж, халуунд шарагдаж явах хэрэг байна уу гэхээс гутарна.
Ирвэс 2-3-аараа айлын хот руу орж ирээд сүргээс нь өөрийн юм шиг шилж тарган ямаа унгаад хээвнийг идчихэд явсан тухай сонс мөгцөөл учиргүй уурлаж хэдэн шөнөөр нойр хулжин бухимдана. Эмнэлгийн жолооч Бат ах маань харин ондолцтол донслуулан огцон мушгин хад чулуу тойрох зураа "Чи мөнч мугуйд хүүхэд юм а" гэдэг байснаа болоод "Чиний зөв ч юм уу" гэд бодолд дарагддаг болсон. Зохиологдсон Алтан гэрлийн амар сайхан, уншсан Эрхэнбаярын Бат орж